Та бүхэндээ оролцсон зохиолын 6 дахь хэсгийг төлөвлөж байна. Таалан болгоно уу? Одоохондоо дуугүй байхаар шийдлээ. Гэлэнг оршуулв. Хатныг бунханд оруулж тавив. Их яс төртөө болгох гэж байшингийн дотоорх жижиг шатаар оруулсангүй. Хашаа цэцэрлэг дотор авч очлоо. Оршуулах өдөр ч гэсэн хатны бие эргэтэн, уян зөөлөн, тэрч байтугай хацар уруулн улаан ягаан болсон юм шиг санагдсан. Тэр нь өмнө бүрийн шилтэй цонхны нөлөө юм уу, нарны гэрлийн хурц байсных юм болов. Зохицыг оршуулах ёслолд олон хүн оролцсон. Оршуулсны дараа тэгдэг ёстой юм болохоор шилтгэнд ч, зарц ажилчдын байранд ч хүмүүсийг дайлж цайлсан юм. Зарц ажилчид хатан ахын хойтын буйны төлөө ууж идэх үедээ Америк өвгөн дургуйцсан шуугалдаж эхэллээ. Тэр өвгөн талигааштай салах ёс хийхээр нэг ч удаа ирээгүй. Зогцыг гарах өглөөч гэсэн түүний бараа харагдаагүй. Харин ч Америк өвгний суудаг манааны байрны хаалга цонх нь хаалттай байхыг олон хүн ажиглажээ. Архин дам халсан хүмүүс Америк өвгнийг анхандаа зэмлэн муулж байснаа сүүлдээ бүр занаж зүхэх болов. Зоригтой зарим нь өвгнийг одоо даруй зодож янчхаар шийдлээ. Тэргүүлж яваа нэг нь орилж хашгиран бөөн улс цэцэрлэгт байгаа манааны байр руу явцгаав. Америк өвгөн сурсан зангаараа шатан дээр сууж байлаа. Олон хүн хараал зүхэл тавьж нудраг зангидан зансаар түүнийг тойрон бүчв. Өвгөн босон харайж нүд нь хорсолтой гэлэлцаад уулгалан дайрсан олныг санаа авахын завдалгүй манааны байранд угсгын орж хаалгаа тас хийтэл гав. Хаа чи юм уу Америк хоншоор тэгдэг ви гэж агтчин герман хашгираад довжон дээр үсрэн хаалгыг нь ганцхан өшөглөө дунгалаа. Олон хүн манааны байранд ороход хөнгөө байжээ. Нэг ор, ширээ, хоёр сандлаас өөр юмгүй ганц өрөөнөөс ирээд байхаар газарч байсангүй. Хар зүгийн ид шид байх гэж герман хэлээд айсан байдалтай ийш тийш харж бүлтэлцэв. Бүгдээр айж балмагдан манааны байрнаас бушуухан холдож сайлцгаав. Унагсан хаалгыг байранд нь буцаан тавьж цэцэрлэгээс уван цуван гарцгаалаа. Зарц ажилчдын байранд ирээд дахин шуугилдав. Америк өвгний хаашаа алга болсон байж болохыг хэлэлцэж олон янзын сэжиг таамаг хэллээ. Манааны байрны тэр өрөө ерөөсөө хүн суудаг шинжгүй байсныг олон хүн ажиглажээ. Ширээ сандлан зузаан тоосон дарагдсан ор дэрийг нь засаагүй байв. Америк өвгөн хаан суудаг байгаа вэ? Хаашаа ямар янзаар алга болов? Дахиад л олны амнаас муу ёроо ид шид гэсэн үг дуулдаж дарс шар айргаар хоолоогоо чиглэн яриад байх тусам энэ нэгэн тохиолдлын учир байдал улам бодлаантай болж ирлээ. Нин удалгүй хувилгаан тэрэн гэдэг үг олны ам дамжин яригдах болов. 7 хоног өнгөрлөө. Эцэгчин цаг үргэлж бунханд байх болж заримдаа үдийн хоолны цагаарч тэндээс гарч ирдэггүй байлаа. Шилтгэнд мөн ойр орчмын нутагт хүн үххэн зогсов. Манааны байрны хаалгыг төшүүл тавьсан тэр чигтээ байв. Суудаг хүн нь эргэж ирээгүй бололтой. Хотоос нэг зар бичиг ирсэн юм уу да? Эцэгчин дуртайч дургуйч 3-4 хоног хотоорох ёстой болжээ. Түүнийг явсны маргааш дахиад гай зовлон тохиолдов. Асууж лавлахад иймэрхүү хэрэг мандсан байна. Улаач хархуу зарц ажилчдын байранд өглөөний цай уусны дараа наран дээж амархаар хажуулахдаа агтчин германд морь молоо усал цэвэрлэхийг тушаасан байжээ. Өдийн хоолноор агтчин зарц нарын байранд ирсэнгүй. Үүнийг нь хүн анзаараагүй өнгөрчээ. Хоолны сүүлчээр шивгчин хүүхнүүдийн нэг нь адууны зүчиний хажуугаар өнгөрч явахдаа адуу унгалдах түжигнэх чимээ дуулсан гэж хэлжээ. Муу золигч нь яаж галзуурч байгаа нэ гэж улаач өглөөд адууны зүчээ рүү очисноо удалгүй тэндээс авраарэ туслаарэ гэж түүний хашгирах дуулдлаа. Зарс нар гүйлдэн очижээ.
Захаасаа 2 дахь пинд улаач ташуураараа зогсож байв. Түүний хөлд агтч Герман түрүүлгээ хараад хэвтэж байлаа. Улаач адууны зүчээнд ирээд Германыг бөөн сүрэл дээр унтаж байхыг харсан гэж ярив. Цохиод авсан чинь миний хөлд унсан. Үгчгсэн юм шиг байлаа. Германыг гадагш гаргав. Хүмүүсийн ирснээс хойш агт морд номхрон тайвширч гагцхүү талигачиг олсон пинд байгаа морил ихэд айн үргэсэн бололтой хөх маган чивчирч байжээ. Намайг дуутахт нь очиж Германы цамцны захыг эргүүлж хүзүүг нь үзвэл шинхэн улаан шарх тодхон харагдаж байлаа. Герман нэгэн тамсгал хураасныг эргэлзэх зүйл байсангүй. Гэвч зарц ажилчдын сэтгэлийг бодож сэхэх арга бүхнийг хийж үзээд дараа нь хувцсыг тайчхыг тушааж өгтлийн биеийг анхааралтай үзлээ. Юм алга. Геркулес баатар шиг сайхан бие зохицтой эрүүл чирэгэр байжээ. Эсэргүүцэд татгалцсан хүн байхгүй болохоор хүүрийг нь задалж шинжиллээ. Миний урдын ажиглалт дахин нотлогдож эрүүл чирэг биетэй Геркулес баатрын биед цус маш бага байлаа. Намайг өгтөлтэй ноцолдод дуусаагүй байтал тосгонд бас нэг гайтгүй гарсан мэдээ ирв. Галуу хариулж авсан жаал охин өгчээ. Их нь хоол аваад очиход ботны дэргэд нэгэнт андын шинжгүй болоод хэвтэж байсан гин. Энэ тухайд өгсөн шалтгааныг тодорхойлоход эргэлзэх юм байсангүй. Хүүхдийн цээжин дээр ногоо могоо байхыг их нь сайн харсан байна. Эхийг ордуу тавихад тэр муухай амтан бутан дотор ороод алга болжээ. Хэдий тийм боловч би гэр орныхонд мөнгө заасаар туслана гэж аян шалтак зан талигач охиныг үзэхээр очлоо. Талигач охиныг засаж янслаад ширээн дээр тавьсан байлаа. Эхийг нь гаргаж хүзүүний ороолтыг нь зайлуулан толгойг нь өргөж үзв. Хүзүүнд нь өнөөх муу ёрын шарх байж байна. Айхын эрхэнд миний нуруу руу хүйт оргоод ирлээ. Би солиорч байгаа юм биш үз? Эсвэл эн чинь үнэхээр муу ёрын ичид гэх чинь мөн байна уу? Тэр шөнийг би өрөөнд дотоороо холхож өнгөрүүлв. Нойр хулжиж хоолн дургүй болжээ. Хүний хөлийн чимээ үг ирээ дуулдах бүрд дахиад нэг гай зовлонгийн мэдээ дуулдана гэж зүрх халширч байлаа. Нин удалгүй муу юм дуулдав. Тогооч үгүн нас оржээ. Хөвгүнийг цэцэрлэгээс алим авчруулахаар явуулсанд эргэж ирсэнгүй. Хөвгүний өгтлийг би дахиад зохиосоор сайтар үзэхэд хүзүүнд нь жижигхэн шарх байснаас өөр юм олдсонгүй. Ашгүй эцэгч нь эргэж ирлээ. Босын явдлыг ярьсанд харин энэ бүхнийг нэг их хайхарсангүй хүйтэн хөндий хандахт нь би ихэд гайхав. Тэгэхт нь нас орсон хүмүүсийн хүзүүнд нэг жигтэй хачин шарх байгааг ажигласнаа ярьсанд эцэгч нь талигач их нэрэгтэй адилхан шарх байжтэй гэж хэлчихэд бууханд очиж суудгаараа суухаар яваад өглөө. Би дахиад аимшигт онцохдоо ганцаар үлдлээ. Би лав удаан дэсгүй байсан биз. Ашгүй хазуулж Петро эргэж ирсэн. Уг нь Петрог чамтай хамт Нюрнбергт үлдэнэ гэж ярьж байсан юм. Петро яваад нэг их удалгүй эргэж ирэхдээ харваас их өтөлж, ялангуяа ааш зан их хуурж, цагаан санаатай, сайхан зантай ир байснаа хүнтэй нийцгүй дүнсгэр болсон байв. Зарц ажилтны байранд Петрод манайхны гай зовлон ярьж Америк өвгний алга болсныг баяр болгон мэдэгдэж. Тэр ерөөсөө Америк хүн биш, хувилгаант тийрэн бололтой гэж ярьжээ. Зарим нь өвгний бунхны хаалганы өмнө үзэгдэхгүй болсон. Гэтэл хаалга нь хаалттай байсныг өөрийн нүдээр үзсэн гэж ярив. Нөгөө зарим нь Америк өвгнийг сарсан багвахатай адил игц хачин хадууд авирж явахыг бас өөрийн нүдээр үзсэн гэж. Ондоо нэг нь Америк өвгнийг харсаар байтал хар муур болж хувирсан хэмээн өчөв. Луу болохыг нь харсан хүн бас байв. Харин энэ тухайд маргаан гарлаа. Зарим бодлоор луу сүултээ байдаг. Нөгөө зарим хэлэхээр уртчигтэй байдаг гэж. Нэг нь луу гэгч могойтой адил гэж, нөгөө нь шувуутай адил гэж маргалдцгаав. Удаа маргалдаж хашгиралдсны эцэст луу юм бол луу л байж таарна гэж тогтлоо. Петро бүгдийг нь тэнэг амьтад гэж зандраад өрөөндөө орчив.
18. Маргааш өглөө Петро танай эцэгтэй удаан ярьсан. Юун тухай ярьсныг нь мэдсэн хүн байхгүй. Петро эцэгтэй чинь ярилцаад гарч ирснийхээ дараа хоёр ажилтныг дуудаж Америк өвгний манааны байрыг Нураа чая гэж гүнгийн нэрийн өмнөөс тушаасан. Хүмүүс дуртай дургүй захирагдлаа. Дээврийг нь авч ханыг нь буулгаж эхлэхэд өдрийн нарны гэрэлд манааны байранд хүн суудгүй нь бүр тод мэдэгдлээ. Удалгүй манааны байрнаас жижиг бишин яндантайгаа үлдэв. Нилээд бүх сайн банц дүнзийг нь хөрөөдөж түлээмэд болгоод тэргэнд ачгиж Петро тушаав. Бишин яндантай нь Топиг хайрлалгүй Нураа чаяхыг чулуучинд тушаажээ. Яндан нураах үед танай эцэг бид хоёр бунхны үдэнд зогсож байсан юм. Яндан дотроос нэг том хар сарсан багийнхаа нисэн гарч ирээд бидний зүг ухс хийлээ. Намайг таяг далаан зохих гэтэл сарсан багийнхаа огцонхон эргээд шилтгэний хэрмээ заагуур далд оров. Хараач муу новшиг энд үүр зассан байж шүү гэж чулуучин өглөв. Танай ээжийг өгдөг өдөр сарсан багийнхаа хаанаас ирж жээжин дээр нь суусны учир одоо тодорхой боллоо. Сарсан багийнхаа цагаан юмн дээр суух дуртай байдгийг хэн бүхэн мэднэ. Талигаачин цагаан хувцсанд татагдсан тэр байж. Сарсан багийнхаа бор саарл байдаг байхад тэр хар байсан нь яндангийн хөө наалдаа тийм болсон байж. Атсан түлээг сүмд төлүүлэхээр гүн ноёнтны бэлэг гэж сүмийн хашаанд буулгуулсан байна. Пишингийн тоосхыг хээр ойчиж хайжээ. Талбайг Петро өөрөө цэвэрлэж тэгшлэхдээ тойрч явах зуур амандаа нэг юм шивгэнэж байв. Маргааш нь тосгоноос улаасаар хийж үзүүрийг нь гадас болгон шухалсан том загалмай авчирч талбайн гол дунд шаав. Петро эргэн тойронд нь цэцгийн мандал шиг хичээнгүйлэн хийлээ. Харин тэндээ сармис тарихт нь улс амтан гайхан инээлдэж үлээ. Энэ ямар учиртай юм бэ гэж асуухад эцэг чинь гар сэгсрэн зангаад мөрөөр нь байлга гэв. Дараачийн нэг өдөр эцэг чинь шатаар бууж аваад халтарч хөлөө гэмтээжээ. Нэг их гэмтэж зүйд болоогүй ч гэсэн чихтэй битүү бунханд үргэлж сууж ойлгохтой хоолонд идэхгүй байсны улмаас тамир тэнхэн доройтсон учир хэд хоног хэвтэрт байлгах хэрэгтэй боллоо. Мөн тэр өдөр өдий хоолны дараа аавд чинь сонио уншиж өгч байтал зарлах өвгөн ирж намайг доош унав гэж гуйв. Өвчтнийг Пепагийн гар дээр орхиод цэцэрлэгт ортол бөөн өмнө сандраа. Цэцэрлэгч Паул гэдэг залуу эрийг ухаангүй хэвтэж байхад нь олсон байжээ. Паул өрөвдмөр аяархан ёолон гиншигнэж одоо юу юугүй үрд дуугүй болох нь гэмээр байлаа. Би түүнийг миний эмийн сангийн өрөөнд оруулгаж тушаав. Миний туслахаас бусад зарц ажилчдыг зайлуулад үзвэл өнөөх гайтай шархнаас нь шинхэн цус гоожиж байлаа шүү. Тэгэхэд нь би амь тавих шахаж байгаа хүнийг ядахтаа ганц цагч болтугаас ихэх гэж шинжлэх ухааны цээгрэлдэг, хуулиарч хоригддаг тийм арга хэрэглэхээр шийдлээ. Нууцын бүрхүүлийг баг чатуугай сөхөж үзэх гэсэндээ тэр өвчтний ам руу хүчтэй цочроон сэргээх юм зутгаад дэр төшүүл суулгасанд хэсэг байж байгаад нүдэ нээлээ. Ухаан орсны анхны шинж тэмдэг мэдвдмэгц би асууж шалгаач эхэллээ. Паул анхандаа ялгаж дуулахгүй юм бөвтөнж байснаа сүүлдээ улам тод, улам утга авцалтайтай ярьж эхлэв. Юу ярьсан бэ гэвэл нэгэн тогтсон заншлаар ажилчид өдий хоолны дараа нэг цаг амардаг юм байна. Паул хуайс модны дор очиж хөвтжээ. Унтах дүр байсангүй. Үүс ширтэн төрсөн тосгоноо дурсан бодож хөвттэл нэг жижигхэн симхий цагаан үл нар халахлах шиг санагдаж аятайхан сэрүү оргиод ирсэн гин. Харсан чинь үүл гэснээ нь үүл биш, талигаач хатан ахаатай ав адилхан цагаан хувцастай хүүхэн байж гин. Үсээ задгаа тавьж толгойдоо цэцэг хатгсан байж гин. Залуу өрийг босон харих гэтэл хатан гар занган битгий хөдөлгөсөн дохио өгч. Өөрөө дээрээс нь тонгон хажууд нь өвдөг сөхрөн суугаад нэг гараа толгой дээр нь нөгөө гараа хүзүүн дээр нь тавьсан гин. Надад нэг жигтэйхэн сайхан байсан. Гар нь жижигхэн, тэгээд цэв хүйтэн. Хатан миний нүүдүүд яг ихцэлж ширтээд нүд нь
гүн нуур шиг, ёроолгүй эргүүлэг шиг. Дараа нь би энэ эвгүй оргиж хүзүү өвдсөн ч нүдээ нээж болтгүй. Дараа нь толгой эргэж нэг тийшээ хөвж явах шиг санагдлаа. Ахлахын Павла гэж дуутахыг дуулаад сэрэх гэсэн ч чаддгүй. Цээжин дээр авсны зузаан банзаар дарсан юм шиг амьсгаа авч болдгүй шүү. Тэгтэл залхуу амтан чамайг ажлаас хална гэж загнахыг дуулаад нүдээ нээвэл хатан ахаа миний дээрээс тонгоосон ч ихтэй. Харин түрүүчих шигээ инхри ялдан биш. Нүдэнд нь хорсол хилэнгийн гал улалцаж уруул нь час улаан болсон байлаа. Надаас нүд салгалгүй ширтсэн ч ихтэй гидэргээ аяархан ухраад л байснаа алга болсон. Ингэж ярьж байснаа Павлийн дуу суларч хилэн нээдрэн яриа нь утга авцалдаагүй болж дахиад муурч унлаа. Өвчнийг туслахтаа шилжүүлж өгөөд би өөрөө цэцэрлэгт ганганы тэнд яарч очив. Дотор давчтаад задгай газар сэлүүн агаарт гарах гэсэн хэрэг. Жаахан байж байтал Петро бас тэнд очлоо. Хэсэг дуугүй байсны дараа Петро хинт ч тухайлан хандлагүй ганцаар ярьж байгаа юм шиг. Дахиад өнөөхөн хийсэн ажил байхаас зайлахгүй гэлээ. Петрог надад тусдын болох хүн гэж сэтгэлийн зөнгөөр мэдрээд өнөөх гэж хэнийг хэлж байна уу гэсэн. Мэдээж хэрэг тэр мө Америкт ирэн хэлж байна гэв. Тун ноцтой юм болж байна шүү Петро. Чи бодож санаж байгаагаа яриач гэсэнд та өөрөө ч гэсэн нэг юм бодож байгаа үзье. Павлийн хүзүүн шарах байгаа үсттэй гэж асуув. Байна лээ. За яах вэ яри. Анх Америк хүнийг анх ирэхэд хөөрхийн нээдтэй маань түүн рүү угс хийж архирахт нь л дотор бал хийж. Заадаа энэ ч сайнны ор биш. Өгсөн хүн авч ирсэн байж загалмайл нь намжлахгүй улаанууд нь хийг үлэлцөөд байна гэж дотроо бодсон юм. Тэгээд хойноос нь ажиж тандаад байсан чинь нэг л бишээ. Сүмд очихгүй, дуганд орохгүй байлаа. Сүм дугнаас цэрвдэг нь тэр. Манайны байранд ганцаар сүм. Хүн амьтантай нийлэхгүй. Тэр байранд нь гэрэл асахгүй. Утаа гарч байгаа нь харагдахгүй. Тэгэхээр галалдгүй байж таараа. Юм идэж ууж байгаа нь харагдахгүй мөртлөө таргалаад царай өнгө ороод байгаа. Юун ч ихтэй хачи юм гээч вэ. Тэгтэл олон хүн дараагаар үхээд байдаг. Өгсөн хүмүүсийн цус баг байна гэж эмч докторууд та өөрөө ч гэсэн хэлж байсан. Тэгээд миний толгойд эн чинь хувилгаан тэрэн манайхны ярьдгаар босоо ороолын юм байна гэсэн бодол төрсөн. Өгсөн хүн булшнаасаа босож ирээд амьд хүний цус сорхыг босоо ороолон болох гэдэг. Би түрүүчийнхээсээ бүр илүү ажиж тандах боллоо. Гэт Петро дуугүй болов. Тэгээд юу олж мэдэв? Өөр юу ч олж мэдээгүй минь бөөн гай байна да баавай доктор. Хэрэг хийсэн газар нэг ч удаа эд мөрийн баримттай барьж чадсангүй. Их залтай нохоо юм. Элдэв жижиг сажиг юм бол зөндөө би. Ашиг юу байх вэ? Тиймэрхүү юм ярил хүн үнэмшихгүй гэж Петро урамгүйхэн өгүүлв. Талигач хатан ахаа ганцаараа баг сагин гадралдаг байсан бололтой. Карлог холхон газар аваач гэж гуйж шаардсан нь учиртай гэжээ. 7 настай хүүхдийг сургуульд явуулна гэж юу байх вэ гэж Петро яриагаа дуусгаад дахин дуугүй боллоо. Дараа нь намайг эргэж ирэхэд хатан ахаа эргэж ирдгүй холын аяндаа явчихсан байсан. Өнөөхий чинь гай байж бас болох юм. Доктор та ийш тийш яваагүй хүн юу гэж бодож байна гэв. Би дуугүй өнгөрлөө. Петро яриагаа үргэлжлүүлв. Өнөөхийг чинь улаас модон гадас саримсны үнрээс айдаг гэж би эмгидээс дуулсан юм. Улаасан гадсаар газарт хадаж орхивол босож чадахгүй, явж чадахгүй болдог юм. Саримсны үнэр бол гүгэлтэй адил ад альбины байдаг газар руу хөөдөг юм гин. Бас босоо ороолон өөрийн хорогдох газартай байдаг. Өдөр бүр тэндээ нэг хэсэг үхээ твтэж байдаг. Тэнгэрийн бошгоор тэднийг тэгж цээрлүүлсэн юм гэж эмэгдий ярихыг дуулсан. Бусад цагт бол адгуус амтан ч юм уу, шувуу ч юм уу аль дуртайгаараа хувилж чаддаг байна. Хувилгаан тэрэн гэдэг нь тийм учиртай юмсан ч гэв.
Манааны байрыг нурааж, модыг сүмийн түлшинд өгч, гатас шаасан, сармис утахгүй цэцэглэнэ. Гэтэл өнөөх чинь түүгээсэн хിവэр байна да гэж өвгөн гунигтайхан дуусгав. Одоо яах вэ? Тэр тийрэн Америкаас өвгөн гунигийн авсыг бас манай хатан ахаад өвчин тусгасан нэг гайтай хөтөө хүзүүний чимгийг авчирсан байна. Энд нэг мапан байгаа юм биш үү? Доктор та юу гэж бодож байна гэж Петро асуугаад намайг тэнсэн ширтэв. Би дал мөрөө хавчаад бүү мэд гэлээ. Петро үргэлжлүүлв. За би ингэж бодож байна. Өвгөн гүнгийн чулуун авс дээр модны ураар хийсэн загалмай тавья. Сайн байдаг юм гин. Бас эргэн тойронд нь сармис үлгий. Та бүх зарц ажилчдад бунхныг ганц Петро цэвэрлэж байх болно. Өөр хүн тийшээ орж болохгүй гэж гүнтний нэрийн өмнөөс хэлээрэй. Эс тэгвэл дүрсгүй юмнууд тавьсан юмыг минь авчаяад бас элдв дэвийн юм донгосно. Бүгдийг нууц байлгах хэрэгтэй. Тэгэхгүй л өнөөх чинь с ิจ аваад алга болж мэднэ. Би хэлснийг нь хийхээр амлав. Петро загалмай хийх ажилдаа шамдан орлоо. Петро тийхүү мөнгөж байх хооронд тосгоны 2 хүүхэд манай өдрийн ажилчин 2 хархуу өглөө. Шилтгэний бүх зарц ажилчид шөнийн цэвэрлэгээ хийх гээд завгүй байдаг цагийг тааруулж нар жаргах үеэр Петро бит 2 бунханд орж Петро өөрийн ярьж байсан ёсоор загалмай тавьж сармис зөв. Түүнийгээ гүнтэнд мэдэгдэхгүй гэж авсны дээрээс нь хар цэмбэр бүтээлээ. Гаслан ангинаж ёолон гиншиж байхыг нь дуулж байна уу гэж Петрог асуухад чагнавал нэрийн нэг юм гаслан ангинаж байх шиг санагдсан ч хаана юу тэгж байгааг нь мэдэгцэнгүй. Бодвол бунхны яндан юм уу хий татах нүхээр салхин үгсэн нь тэр байх. Петро хэрэг бүтнэ гэж итгээд сэтгэл сэргэлэн байлаа. Би бол ирээдүйн төлөө айх учир их байсан. Тэгээд яасан гэж мөн тэр шөндөө гүн ноёдны хувийн зарц ам өргөцсөн. Орондоо өгөх гэж байхад нь мэдэж тэр зарц хатан ахай хатан гэж шивнэж амтсан юм. Зарц нарын хил амаа билүүдж байх үед Петро ирж талийг ачийн толгойг өргөж үзээд ёологнон дуу алдаж шал дээр лакхийн суухтаа царай нь цэрчиг цагаан болсон байлаа. Петрогийн айд ширвэгдэн муурч унсан нь манай зарц ажилчдын сэтгэлийн түгшүүрийг туйлд нь хүргэсэн сүүлчийн тусал болжээ. Олонх нь өвгөн туслахын оронд өрөөнөөс цухтан гарч нэг цагийн дараа гэхэд хэдэн хүн ажилласаа халагдахыг хүслээ. Орой тийшээ өдрийн ажилчид яваад өгөв. Инээд наадам дуу хоор дуултгай болж зарц нар шивнэлд нэг юм өгсөн хэлцэж байгаа бололтой. Дахиад нэг хүн өгвөл бид зарц ажилчингүй болох нь тодорхой байлаа. Орой тийшээ Ноёдо Карл Иванович уншиж байгаа энэ юм хичнээн гайхалтай сонинч гэсэн унтах хэрэгтэй шүү дээ. Шөнийн 2 цаг болох гэж байна. Манай бүх ороолон тэрэнгүүд наргид зугаалж ханаад унтахаар хэвцгээсэн болов уу гэж бодож байна. За би хувьд явж унтлаа гэж доктор Вэсилэд шийдэмгий босов. Одоо яа гэх вэ? Маргааш уулт хүлээхээстэй гэж зочдын нэг нь хэллээ. Санаа бүү зов. Карл Иванович үлгэр домогтойгоо зүхтаад алга болохгүй гэж докторийн нарган болгон хэлэхэд та энэ бүхнийг үлгэр домог гэж бодож байна уу хэмээн Жорж Гэй гайхан асуусан. Жорж та үнийг эргэлзэж байгаа бол хүүхдэрээ байна да гэж нэгэн өвгөн хэлв. Тэр өдөр их хөл хөдөлгөөнтэй өнгөрлөө. Мороор явж, ой модоор зугаалж, залуучууд биеийн тамир хийж барилдацгаав. Өчигдрийн уншсан зүйлийн тухай нэг ч хүн дурссангүй. Оройн ядарч, өлсцгөөсөн ч гэсэн сэтгэл тэнүү хүмүүс дадсан заншлаар бүгд цуглацгаав. Цадтал хооллож аваад Карл Ивановичийг үлгэрийн уншид дуусгана уу гэж гуйлаа. Цаатах нь урд урайлахын хүлээж авдаг байсан бол энэ удаа зүнхээ дуртай дургүй авч удаан удлав. За та өнөөдөр биднийг ямар дэмий балаа юмар дайлах гэж байна да гэж доктор Вэсийг асуухад Карл Иванович баярлсан янзтай зүнхээ хааж өнөөдөр уншихаа байлгүй яасан юм гэхтэн өө хаанаас бид юу болж дуусныг нь мэдэх хүсэлтэй байна гэж залуучууд эсэргүүцв. Карл Иванович та
Зарц ажирчид айж имээгээ шилтгэнийг орхин явцгаасан гээд зогссон гэж Жорж Кей сануулв. Карл Иванович нэгэнтээ санаа алдаад уншиж эхэллээ. Айлхад бичсэн захидлын үргэлжлэл. Оройн Петро хөөтөө мүү тэрэн барьж авахаас нааш бунхны үднээс холдохгүй гэж ам гарлаа. Шөнө нь нам 50 өнгөрөв. Петро өглөө өдөрч гисэн харуулынхаа байрнаас холдохыг татгалзаж надаас зүсэн талхаваад явлаа. Өдөр нь бас гэмгүй сайхан өнгөрөв. Дахиад нэг хоног өнгөрлөө. Сайн дурын манаачийг яавал таарах вэ? Огт унтахгүй дан талхаар голоо зогоож байна. Ийм янзаар удаан тэсэх болов. Бас нэг хоног өнгөрөв. Яаж ятгаж, яаж учирлаач тус болсонгүй. Зөрүүд өвний дахин нэг шөнө байлгаад өглөө дарсанд нойрны юм хольж уулгахаар шийдлээ. Би нөлөө сайтай нойрны юм бэлтгэжгээд өрөөндөө сууж байтал шөнийн 2 цаг зөхөв. Гэнэт Петро говьж давин өрөөнд минь орж ирлээ. Үс нь өрвөж хамаг үеийн чичрээд царай нь үгсэн хүний шиг зэвхий цагаан болжээ. Сандал дээр лак хэтл суугаад асгаруулan уйлж эхлэв. Эхлээд юу ярьж байгааг нь ялгарч мэддэхгүй. Ирүү толгойн зодтолтоод байснаа сүулдэ өг нь ялгарч мэддэгтэйгээ боллоо. Хатан ахаа маань яасан аймаар юм бэ? Нарс урсан хатан ахаа маань босоод явж байна. Гэхдээ тайвшир Петро бүгдийг дистараагаар нь яар. Ганц Америк үгэнгийн буруутай биш хатанд учир вэ гэж би ч бодож байсан юм гэж би аль болох үс тайван байхыг хичээж хэлв. Сахиусан тэнгэрийн хувилгаан дүргиймэр хатан ахаа маань хүний цус сурдаг босоо ороолон болжээ гэж Петро хэлээд дахин цорхируулан уйлав. Петрогийн сэтгэл тохирсон хойно надад ингэж ярьлаа. Өнөө шөнө урдын нэгэн адил бунхны хаалганы эсрэгэн талд байгаа вандан сандал дээр суугаад хаалганаас нүд салахгүй харж байжээ. Түлхүүр нь Петрогийн халаас нь байсан гин. Сартай шөнө болохоор юм бүхэн тодхон харагдаж байж. Харсан чинь үүдний тэнд хатан ахаа зогсож байна. Гоёлын цагаан плати өмсөж, үсээ мөрөн дээгүүрээ сул асгаад толгоондоо цэцэг очир эрдэн зүүжээ. Ердөө яг найрт очихоор гойсон мэт. Тэр хүн зур би хатны үхснийг мартаж орхиод дэрэгдэнгүй очиж хатан ахаа минь гэсэнд хатан өөдөөс ялдамхан хараад Петро чи намайг юунд мөрдөж тандаад байна уу гэж байна. Тэгт нь хатны үхснийг сая санаж огл өсрөн зогтсонд хойноос минь дагаж намайг мөрөөр минь байлгаад өгөөч. Тэгвэл би чамд гим хийхгүй гэж ялдам зөөлөн дугаар хэллээ. Тэнгэр минь хатан ахаа та нас барж таныг оршуулсан шүү дээ гэсэн. Үххэн нүгсэн гэсэн ч амьд байж байна. Надад битгий саад болооч гэд намайг гараараа замаас зайлуулах гэлээ. Би хатныг загалмайлж адислах гэсэн чинь угсгийж ирээд мөрнөөс минь базаж авлаа. Айхавтар тэнхээтэй юм. Царай нь аймаар мухай хуурж нүд нь хорсолтой гэлэлзэж байна. Гараас нь мултрах гээд дийлсэнгүй. Намайг юугүй унгах нэ. Бид хоёр зууралцсан чихтэй гэдрэг ухарсаар сармис тарсан үйлээд тулж ирлээ. Намайг загалмай ороод тэглэж унахад хатан бас дээрээс дарж унав. За одоо дүүрчээ. Намайг идэж орхино гэж бодсон чинь тэнгэр өршөөж амийг минь аварлаа. Хатан сармисны үнээр авч босон хараагаад бөглүүхэн ёолсоор алга болов. Би яагаад хөдлөгч сүгөөгүй удаан хэвтлээ. Дараа нь доктор тань дээр ирсэн минь. Одоо яанда? Би хатан ахын жээж рүү гатс шааж чадахгүй шүү дээ. Гар минь давхдаггүй гэж хөөрхийн үнэнч зарц хэлээд дахин уйлав. Петро хоёр өглөө болтол сууж цаашид яахыг эргцүүлэн бодлоо. Шилтгэн тосгоныг босоо ороолонгийн хорлолоос хамгаалах хэрэгтэй. Үүний сацуу Карл
гүн ноёдны сэтгэлийг бодоод ард олны дотор хатны нэрийг авч гарах хэрэгтэй байлаа. Бид хоёрыг товтой юм шийдэж чадаагүй сууж байтал хүн ирж улаачийн 10 настай жаал хүүг өөхөв гэж хэллээ. Дараа нь зарцнаар ээж дараалан ирж ажлаас халж өгөхийг хүсэхдээ манай шилтгэнд муу юм шүглсэн байна гэж нэг л шалтгаан хэлцгээв. Бүгдийг нь явуулах хэрэгтэй боллоо. Явах газар таних хүнгүй 2-3 хүн үлдэв. Нэгэнт арга мухардаж танаа эцэгт хэрэг явдлын үнэн байдлыг дуулах ёстой боллоо. Би бүх байдлыг баг багаар их болгоомжтой ярив. Танаа эцгийг нэг удаа ч гэсэн бараг ажиггүй тайван байхад нь би их гайхсан. Тэр юмны тухай Петро бид хоёроос өөр хэн мэдхүү гэж асуусан. Бид хоёроос өөр хүн мэдээгүй байгааг дуулаад санаа нь амрах шиг боллоо. Талигаа чатны айх мэт нууцыг аав чинь мэдэж байсан бололтой. Мэдэж байсан болоод бунханд олон өдөр суусан юм болоо да. Гүн ноёнтон хамаг адуу мал, юр арчилгаа маллага шаардах бүх юмыг нин даруй зарах тушаал өгч, шилтгэний бүх өрөө тасалгааг төгжиж, зарц нарт шан харамж өгөөд тавьж явууллаа. Дараа нь гүнгийн тушаалаар хотоос өдрийн ажилчид ирж, хаданд 2 ас тавих шинэ бунхан яарвчлан бэлтгэв. Тусгайлан лам орж зүрхэлсэнгүй. Өглөө нар мандах үес цэвэр сэлүүн агаар тосгоноос сүмийн хонхны дуу тодхон дуулдаж байхад хатны хийсэн авсыг хуучин буухнаас шинэ байранд авчиж янз бүрээ сэрэмжлэн арга хийж хананд битүүлж оршууллаа. Үүний дараа эцэгч нь Петро бид хоёроос энэ болсон явдлыг нэг ч хүнд хэлэхгүй гэсэн аимшиг тандгай тангараг авсан юм. Гүн ноёнтон бид хоёрт элбэг хүрэлцэх тэтгэмж өгсөн. Петро шилтгэн гүн ноёнтой хамт үлдэхийг их өршөөл хайр мэт гуйж тэндээ 15 жил суусан. Эцэгч нь чамайг шилтгэнийг яах бодолтой байгаагаа бидэнд хэлээгүй. Огт санаандгүй байж байтал өөрийг нь үхэл аваад явсан. Бид түүнийг шинэ бунханд өөрөө өөртөө бэлтгэсэн байранд нь оршуулсан. Петро ам өгсөн ёсороо Ромд явган очиж би гэртээ эргэж ирсэн. За одоо Карло чи яв. Би чамайг бодож ам тангаргаасаа няцлаа. Одоо намайг амар байлга гэж өвгөн хэлээд тэргүүнээ харуусал гунигтай тонгоолгов. Би гараад явлаа. Тэр шөнийг би хаана яаж өнгөрүүлснээ санахгүй байна. Яваад л байсан. Өөрөөр чамд энэ захиаг бичиж суун. Энэ бол бодол сэтгэлээ жаахан цэгцэлж, учир байдлыг эргцүүлэн тунгааж, сэтгэлээ тайвшруулах сүүлчийн арга юм. Энэ юу вэ? Би солиор уу? Миний сонссон бүх зүйл түүн дээр өвгөн доктор өөрөө ч өвчтөе тархины хоосон дэмэрэл төдий байна уу? Эсвэл өвгөн доктор байж байгаа нь үнэн ч насан зүг болж зөнөөд солиорсон юм болов? Эсвэл үгүй бол энэ бүхэн аимшигт үнэн байна уу? Юу үнэн гэж үнэн нь би чинь босоо оролонгийн хүү байжээ. Үгүй, би солиорсон юм байх. За ерөөс аль нь дээр вэ? Чи өөрөө шийд. Аяа, чи энд байж байх чинь явдаа. Чи хөндлөнгөөс ажиглаад байдлыг үнэн зөв мэдгсэн. Альфа, намайг авран хамгаал. Өвгөн доктор яриаг үнэмшиж итгэх нь солиотой хэрэг гэдгийг мэдсэн мөртлөө үнэмшээд байна. Яагаад тэр вэ? Өвгөний үгийг яаж нацаах вэ? Үнэн нь хаана дуусаж, худал нь хаанаас эхэлж байна вэ? Бүгдээрээ яг үний юм шиг учир шалтгааны нарийн холбоотой байна. Ай тэнгэр, Рита гэж байна. Би түүнийг мартаж орхижээ. Рита одоо яах вэ? Би одоо эхнэр авч болох уу? Тэр бүсгүйг өөрийн золгүй амьдралтай холбох эрх надад байна уу? Үгүй дээ. Ритаг нутагт нь буцааж явуулъя. Харин яаж явуулах вэ? Юу гэж хэлж, юу гэж тайлбарлах вэ? Бүсгүйг хөөдөж, нэр сүрийг нь гутааж орхино. Үгүй. Энэ бошгүй хэрэг. Одоо тэгээд яавал таарах вэ? Ямар арга байна вэ, Альфа? Ирж тус болооч. Дээч нь
18 дахь захиа. Төрөвчийн нүгэлтэй муухай захиаг чамд явуулснаас хойш 3 хоног өнгөрлөө. Альфа, би энэ хотод байж л байна. Гэртээ эргэн очиж Ритагийн царайг харна гэхээс зүрх үхээд. Хэрв чи миний дэргэд байсан бол арай амар байхсан. Чи мэдхүү. Надад тосгоны ойролцоо ойд ойн байшин бий. Тэр байшин шилтгэний орол байдаг ч гэсэн тийшээ нилээд тойруу замаар очихоос өөр аргагүй. Энэ чам шиг эрдэнэ номын мөр хөөсөн хүнд их зохимжтой газар шиг санагдахгүй байна уу? Чамд хинт саад болохгүй. Зарц нарыг ойн байшинд очихыг би тас хорно. Чамд унааны номхон сайн мор гаргаж өгнө. Чи үүнийг юу гэж бодож байна? Чи бүтэн өдөржин ном судраа үзээ сууж байхад болно. Би өөрөө ч гэсэн чам дээр очихгүй. Захаа бичиж байх болно. Чамайг энүүхэн дэргэд байгаа шүү дээ гэж бодоход надад их дэмтэй болж санаа амар, сэтгэл тайван байх болно. Альфа минь, намайг өрөвдөгч. Надад чамаас өөр дотны хүн байхгүй. Хүрээ тэр. Дээч. Арван 9 дахь захиа. Өвгөн докторын ярьсан аимшиг зүйл намайг бүр мөсөн барьц алдуулж би энд ямар хэрэгээр ирснээ ч мартаж өргөжээ. Сая би докторынд дахин очиж одоо чухам тэсгийн аргагүй аимшиг зовлон нүрснийг гарцаагүй мэдлээ. Үүнтэй жишгэд урдын бүх юм юу ч биш. Өнөөдөр өвгөн докторынд очиод энэ хотод ирсэн хэрэг зориггүй юу? Өөрөөр хэлбэл миний болцоо түүхэн Ритагийн бие муу царайн зонхиж сэтгэл гүйрэх болсныг хэллээ. Өвгөн доктор зүгийг татгуулсан мэт босон хариж чиний болцоо түүхний бие муу тамир сул царай цонхгөр байгаа юм бэж. Хүзүүнд нь шарах вэ нү гэж дуу алдан асуув. Миний хүл нагс хийж хилмэн татсан юм шиг нэг ч үг дуугарч чадахгүй байлаа. Хүзүүнд нь шарах вэ нү хэлээч. Чи эцэг эхийнхээ авсыг олоогүй гэж надад хэлсэн. Чи худал хэлсэн байна. Өнөөхийг суллаа тавьчихжээ гэж өвгөн хашгираад миний мөрнөөс базаж сэгсчив. Хаанаас нь тийм их тэнхээ гарсныг бүх мэд. Тэгт нь би сэхэ авч доктороо байзаарай. Намайг ирснээс хойш шилтгэнд нэг ч хүн үхээгүй, бас өвдөөгүй байгаа гэж дуугарав. Тосгонд яаж вэ? Тосгонд ч амар жимэр байгаа. Би шинэ бунхныг үзээгүй гэдгээ танд дахин ам алдаж өчье гэж би их буйртай жинтэй хэлв. Докторын сэтгэл жаахан тайвширч Тэнгэрийн хавралаар би эндүрсэн байж. Манай энэ уулархаг нутгийн усаагаар танай Рита шиг өмнөд нутгийн хүний биед таарахгүй байгаа байж болох юм. Чи харь. Нөгөөдрөөс би шилтгэнд танай эцгийн анд сайн нөхрийн ёсоор очино. Чи хүүхнийхээ хүзүүг надад үзүүлэх арга ивийг олохыг бодоорой гэв. Тэр амархан доктор. Рита задгай цагтаа плат өмсөх дуртай. Сайхан үзүүтэйгээ сайн мэддэг юм. Ингээд би гэртээ ирсэн хойноо л өнөөх манан шилтгэнтэй сүлбээр зүүнний гайтай явдлыг сая санав. Тийм байвал яа. Эзэн тэнгэр минь аврам өршөөж сойрох. Альфа хэрв бодхоос амар юм. Хэрв үнэн байгаад хэрв Рита минь Альфа минь буян бодож наашаа ирээч. Бушуухан харъя. Тэнд юу болж байдаг бол би гэж тэнийг амтэн энд суугаад байдаг. Гэтэл гэрт маань юу болж байдаг юм бол чамайг хүлээж байна. Дээч. Хордох захиа. Чиний ирнэ гэсэнд баярлаад хэлэх сайхан үг олдохгүй байна. Чамайг надтай хамт байвал надад айх юм алга. Манайд бүгд амар тайван байгааг чамд баяр болгон мэдэгдээ. Ритагийн тамир тэнхээ муу царай нь цонхгөр хэвээр байгаа боловч ийм тийм юм өвдлөө гэж гомдол тавьдаггүй. Доктор хэлсэн амандаа хүрч манайд ирсэн. Рита түүнийг илгэсэг найртай хүлээж авлаа. Өвгөн доктор Ритагаас шөнийг хэрхэн өнгөрүүлдэг, дотор давчдах, амьсгаа давхцах явдал байдаг эсхийг эвтэйхэн асууж байна. Асуусан болгонд наятай тайван хариулж байна. Гагцхүү одоо болтол докторт Ритагийн хүзүүг үзүүлж чадаагүй л байгаа.
Рита торон сүлжмэл алчуур ороож хүзүүндээ нэг жигтэй хачин тууз зангаа зүүдэг шин маягтай болжээ. Түүнийг авч сайхан хүзүүгээ харж нүд байсах боломж өгөөч гэж намайг хүсгэд Рита гунигтайхан инээхийлээд би одоо болтол торон сүлжмэл тууз эдэлж үзээгүй. Жаахан зүйэлтэй гэв. Хүнийг ингэж байхад найр тавин бууж өгөхөөс өөр яах вэ? Сүлбээр зүгээр хатгсан шархан идэгсэн үү гэж намайг асуухад Рита цочсон юм шиг дал мөрөө татхас хийлгэж идгэлгүй яах вэ? Асуух юу байх вэ гэж дуртай дургүй хариулв. Рита хормой хойшлуулахаар шийджээ. Айн байшин хүндэт зочныг хүлээн авахд бэлэн байна. Удахгүй баяртай уулзъя. Дээч нь ёслов. Ингээд уншид дуслаа. Бүгд дуугүй болж сэтгэл давгуурхан цээжинд нь эвгүй муухай бодол хуржээ. Яагаад тэр вэ? Өөр юм алгав? Карл Иванович ямар нэг тайлбар тайлал байхгүй юм уу гэж гэрээ эзнийг асуухад энэ бодолд өөр захаа байхгүй гэж Карл Иванович даруй хариулв. Ноёдо энэ үлгэр домгүй эсвэл солиотой хүний дэмэрлүү? Та нар юу гэж бодож байна вэ? Эсвэл үнэн болсон явдал юм уу гэж зочдын нэг нь асуув. Зарим нэг жижиг зүйлийг бодоход уг хэрэг явдал Гари чиний энэ шилтгэнд болсон юм шиг байна. Танаа энд ороолон байсан юм болов гэж нэг зочин лавлав. Гари дуугарсангүй. Та нар нэгэнд ороолон байж болно гэж үнэмшиж байгаагаас хойш одоо ч гэсэн энд байдаг байж яагаад эс болсон юм бэ гэж өөр нэг зочин Гари өмнөөс хариулв. Арай дэндүүллээ. Одоо ч гэсэн гиншүү. Эрхэм та намайг хэн гэж бодов вэ? Хэрүүл маргаан дэгдэх янзтай болов. Маргалдаж байгаа хоёрын түргэн ууртайг мэдэх Ахмад Райт хажуунаас нь даруй оролцож байзаарай. Би өөрөө бунханд орж үзээгүй. Харин Джеймс чи тийшээ орж үзсэн. Гари ч бас үзсэн байх. Тэнд Америкаас авчирсан гүн ноёдны том чулуун ас байсан уу гэж асуусан. Байхгүй. Манай зөвхөн өвгөн гүнгийн цогцсыг Америкаас авчирч удмынхны бунханд оршуулв гэсэн сүмийн бүртгэл бий гэж Гари хариулв. Ван гүн нарыг хар газраас авчирч удмынхных нь бунханд оршуулах явдал одоо цөөнгүй болсон гэж доктор Вис ярианд оролцов. Энэ бүх үлгэр шиг юмыг эндхийн шилтгэнд хамааруулдаг чинь ямар жигтэй хачин санаа вэ? Бүх цагтл чухам Дракула гүнгийн шилтгэнийг хэлж байна гэсэн юм нэг ч гараагүй. Дэ гэсэн товч нэрийг Дронимо гэдэг нэрийн эхний үсэг гэсэн ч болох юм. Карло гэдгийг өхөөрдөж ингэж дуудах нь цөөнгүй байдаг. Өөр нэрч байж болно. Бас бунханд тэр алдар цуутай авс байхгүй байгаа нь таны эндүрч байгаа нотлох баталгаа биш үү гэж доктор хэлв. Өөр захаа байхгүй нь тоогүй байна. Тийм биш бол бид энэ бүх онцгийг тайлах түлхүүрийг олж чадах байсансан гэж Гари үг авчуулв. Юуны онцгой байх вэ? Шал дэмий юм. Энэ бүх захаа чинь сайн найзыгаа молигдож хурмандаа авчрах гэсэн хөөхөн мэх гэж бодож байна гэж доктор зүтгэв. Тоглоо наадам гэж арайч болмооргүй юм гэж Джеймс өгүүлв. Чиний бодоход эртдээ өнгөрийн үед ч бай босоо ороолон байсан гэж үнэмших хэрэгтэй болж байна уу? Болилдоо тамин гэж доктор өгүүлээд Джеймсийн өмнө мэхий яслаад. За одоо баяртай ирэх мүү дээ. Та бүхэнд ороолон хатантай очихыг хүсье өрөөе. Би явж унтлаа гэж доктор хэлээд өнөөдөр авчирсан сонин хэвлэлийг авч өрөөндөө оров. Тэргүүн хэсэг төгсөв. Та бүхэндээ ороолон зохиолын 6 дугаар хэсгийг толиллууллаа. Та бүхэн бидэнтэй үргэлж хамт байж лайк, шеэр, бас subscribe хийгээрэй. Баярлалаа. Walking down a lonely road, winds of change have caught my soul. Silent whispers, shadows grow in the dark.